түүний дараагийн команд маань болохоор table гэдэг команд байна. За table гэдэг маань хүснэгт гэсэн команд. За зүгээр энгийн ийм өгөгдөл буюу гараас шивэд оруулаад орсон өгөгдлийг бид table руу шилжүүлснээр за table гэдэг дарахаар ийм цонх нэгдэж байгаа. Create table OK гэдэг дарахаар за энгийн бидний өгөгдөл маань хүснэгт хэлбэрт шилжиж байгаа. Хүснэгт хэлбэр шилжсэнийг яаж мэдэх вэ гэхээр table tools гэдэг ийм шинэ таб үүсэж байгаа гэсэн үг тийм. За бид нар яагаад одоо хүснэгтийг мэдээллийг хүснэгт рүү шилжүүлж ингэж гаргаж ирж байгаа вэ гэхээр мөн ижилхэн слайсрыг дуудах гэж тийм. Мэдээллийг илүү одоо гарт эвтэйхэн байдлаар хүнд ойлгомжтой байдлаар тийм амархан байдлаар шүүхтэй бид нар одоо мэдээллийг table руу оруулж ирдэг байна. За эндээс бид нар өмнө бас үзчихсэн төрөл гэдгээр нь сонгоё тийм. Төрөл гэхээр нь сонгохоор бид нар слайсер гарч ирж байна. Ингээ мэдээллийг удирдах боломжтой болчихж байгаа маа гэсэн. За мөн pivot table дээр мөн гэж хэлхэн одоо шинээр үүсгэнгүүд analyze болон design гэдэг хоёр tab үүсчихсэн тийм. Тэрнтэй гэж хэлэхнээр data table гэдэг командыг сонгохоор за мөн бас яг ийм design гэдэг команд гарч ирнэ. За энэ нь бол за нэршлийн хувьд холбоотой командууд байна. За pivot table-тэй холбох. За өөрөөр хэлбэл давхар зүүн утгуудыг устгах. За буцаагаад энгийн одоо юу range буюу гараас оруулж ирсэн мэдээлэл рүү шилжүүлэх гэдэг юм байна. За мөн slice руу оруулж ирэх, export хийхтэй. Гадагшин Visio руу ч юм уу Google SharePoint руу оруулж ирэх гэдэг юм. За мөн дээрс нь мэдээллийг илүү одоо шинжлэх гэх мэтчлэнгийн командууд байдаг байна. За түүнээс гадна мөн одоо харагдах байдал стилтэй холбоотой тийм. Header-ыг нь гаргаж ирэх үгүй юу? Эсвэл бол first column-ыг нь тодруулахгүй юу гэдэг ч юм уу тийм. Гэх мэтчлэнгээр энэ харагдах байдал талаас нь бас командууд байдаг байна. За хэрвээ та мөн pivot table-тэй ижилхэн за table өөрөө үүсгэсэн table-ийг мөн харагдах байдлыг нь эндээс сонгоод тийм харах боломжтой байдаг байна.